За сайн байцгаана уу? Та бүхний энэ өглөөний ямар амгалан айлтгая. Өнөөдөр олон улсын ногоон барилгын эрхцүү орчин сэдвээр ихтэй байна. За миний хувьд 2021 оны 11 сарын 22-наас 23-ны өдрүүдэд Монгол улсын барилга хотоогуулалтын яамнаас энэ ээж программыг ашиглан барилга байгууламжийг үнэлэх сургалтанд хамрагдаад 22 оны 2 сард ээж exam гэж шалгалтыг өгөөд ээж эксперт болсон байна. Өнөөдөр инженерийн менежмент клубийн барилгын салбарт ажиллаж буй мэргэжлэнүүдэд зориулан хийгддэг өглөөний эрт удаагийн уулзалтан дээр зориулж энэ танилцуулгыг бэлтгэлээ. За тэгэхээр дэлхийн улс орнуудын иргэд энэ ахуй амьдрал, үйлдвэрлэл, хэрэглээнийхээ хэв маягийг өөрчлөөд байгальд илүү ээлтэй, ногоон хэв загварч шилжих хандлагатай болсон байна. Тэгэд улс орнуудын хувьд энэ тогтвортой хөгжилд хүрэх болгоод тодорхойлоод төлөвлөөд хэрэгжилтийг харахад анхаарал хандна. Тэгэхээр барилгын салбарын мэргэжлэнүүд бидний хувьд энэ олон улсын ногоон барилгын энэ үнэлгээний аргачлалуудаас суралцаад мэдлэг ур чадвараа дээшлүүлэх шаардлага үүссэн байна. Тэр хэдүүлээ энэ үнэлгээний аргачлалуудын хамгийн анхны суурь болсон энэ олон улсын хилэлцээр гэрээ хөтөлбөрүүдийн талаар эхлээд энэ агуулгын хүрээнд ярилцсан. Дараа нь Их Британи, Америк нэгдсэн улс гэдэг нь тэргүүлэгч улс орнууд яаж энэ ногоон барилгын үнэлгээний системийг гаргаж ирсэн юм. Тэдний талаарх танилцуулгыг явах юм. За хамгийн ихнийх нь энэ 2000 оноос өмнө болохоор энэ мянганы хөгжлийн зорилтууд гэдэг юм тренд зорилтууд байсан. Тэгээ харамсалтай нь тэр зорилтуудыг ингээд биелүүлээ, хэрэгжүүлээ гэхээр ерөөсө биелж өгдөггүй. Тэгээ явж байгаад нөгөө хугацаанд дууссан шүү дээ. Тэр нь болохоор нэг 2015 он байсан. Өөрөөр мянганы зорилтууд ч одоо 2000 гээд мянган гарахад хүрсэн байх хэрэгтэй зорилтууд байна шүү дээ. Тэгтэл 2015 он хүртэл биелж өгдөггүй. Тэгэн гутал нь энэ 2012 онд Рио-де Жанейро хотод болсон нэгдсэн үндэсний байгууллагын хурлаас санаачлаг гаргаад за окей тэр хэрэгжээгүй үлдсэн зорилгууд дээр нэмээд өөр сайжруулах ямар зорилтууд байгаа ингээд бүгдээр нэг зорилгууд гаргачихъя. Тэгээ тэрийг хэрэгжүүлээ гээд энэ тогтвортой хөгжлийн 17 зорилго 169 заалттай ийм юу гаргасан. Зорилтыг баталсан юм байна. Тэгээд 2016 оны 1 сарын 1-ээс эхлээд хэрэгжүүлээд эхэлсэн. Тэгээд улс орон болгон өөрсдийнхөө дотроо энийг хэрэгжүүлж явж байна. Энэ Монгол улсын тогтвортой хөгжлийн зорилтууд гэдэг ингээд. Гэхдээ Монгол улсынх биш шүү дэлхийн тийм. Монгол улс болохоор ингээд монгол хэл рүү орчуулад энийг ингээд таниулан сурчлаа явж байгаа тийм. Гэтэ энэ нэг юмыг ойлгох хэрэгтэй юм шиг. Энэ тогтвортой байдал гэдэг зүйлүүдийн 3 зүйлээс хамаардаг. Хамгийн эхнийх нь бол нийгмийн тогтвортой байдал. Энэ улс орн чинь бослого болоод иргэний дан үүсээд байгаа юм. Хоёрт нь эдийн засгийн тогтвортой байдал. Энэ улс орн чинь инфляцийн болоод ядуурл гараад байгаа юм. Гуравт нь байгаль орчин, хүрээлэн буй орчны тогтвортой. Хүрээлэн буй орчны тогтвортой байдал гэхээр хэдүүлээ хөрс, ус, агаар гэдэг бидний өдөр тутамдаа хэрэгжилж байгаа энэ зүйл маань яг бидний амьдралыг чанартай байлгаж байгаа тухай байна. Тэгэхээр энэ өөрөө манай барилгын салбартай холбогдоод байна. Зүгээр яг энэ тогтвортой хөгжил гэдэг ойлголт бол бүр юм 17 дугаар зуунд эхлээд гарсан байгаа. Зүгээр ингээд айгүй энгийн хэдүүлээ ойгоо ингээд хэрэгжилж байгаа. Гэхдээ ой чи ингээд ургаж төлчин тэрнээс нь илүү тасалцуудыг ойгүй болчих юм байна. Гэхдээ 1987 онд тэр Брандтлантын тайланд бол бүр ингээд тодорхой тий хойч үеийнхээ хэрэгцээг эрсдэлд оруулахгүйгээр өнөөгийнхөө хэрэгцээг хангах боломжтой хөгжлийг ойлгоно шүү гэдэг. За энэ бол анхны баримтчид. Өөрөөр хэлбэл аж үйлдвэрлэлийн хувьсгал гэд хэдүүлээ нэг яриад байдсан шүү дээ. 1799-1850 оны хооронд болсон гэдэг. Энэ хувьсгал өөрөө асар их асуудлыг дагуулсан юм байна. Улс орнууд аж үйлдвэрээ хөгжүүлэх гэж нэгээд байгальд нүүрс хүчлийн давхар эрсдлийнхаа хэмжээг аюул ихээр ялгаруулсан. 35% гэж байгаа. Тэгвэл энэ нь өөрөө нөгөө дэлхийн дулаалал гэдэг асуудлыг үүсгэсэн. Дэлхийн дулаалал нь эргээд байгаль цаг үеийн өөрчлөлтийг бий болгосон. Тэгвэл энэ аж үйлдвэрийн хувьсгалыг нөгөө өндөр хөгжсөн улсууд байгаа шүү дээ. Америк, Япон, Герман энэ улсууд дээр авчиж тавиад энэ улсууд өөрсдөө энэ үүсгээд байгаа энэ нүүрс хүчлийн давхар эрсдлийнхаа хэмжээг багасгаач. Өөрөлд 1990 онтой харьцуулахад 2000
12 он гэхэд 5.2 хүртэл бууруулаач гэдэг энэ хэлцээрийг гаргасан юм. Гэтэ асуудал нь юу болсон бэ гэхээр нөгөө улс орнууд маань хэрвээ бид нар аж үйлдвэрийнхаа одоо энэ асуудлаа бууруулах юм бол эдийн засгийн өрсөлдөөн сөргүүр нөлөөлнө. Тэгэхээр энэ үр явахгүй болчихж байгаа. Яг тэгэхээр тухайн хэдхэн улсуудыг нэр заасан. Тэгээ энэ хараа анх 98 онд энийг одоо 3 дугаар сард гарын үсэг зургуулсан баталчихсан. Тэгснээр 2005 онд дөнгөж хүчин төгөлдөр болж байгаа. Тэгээ энийг хэрэгжүүлээд явж гин үү яаж ийн гэхээр 2020 он хүртэл ерөөсөө ямар ч тийм одоо бүр шинэ хугацаа тогтоож өгöd байгаа шүү дээ. 2012 оноос. Тэгээд 2020 он хүртэл бас л акстивчлэл гараагүй. Тэгээд яг одоо манайхан сураагүй нөгөө мянганы хөгжлийн зорилттой доктортой хөгжил гэсэн шиг дахиад энэ Парисын хэлцээргээ юм гаргаад ирсэн. Гэтэ энэ бол арай өөр. Энэ бол яаж байгаа вэ гэхээр зөвхөн тэр орн, тэр улс гэхгүй дэлхийн одоо энэ хэлцээр нэгдсэн бүх улс орнууд нэг 2 хэмээс илүү битгий хэвлээч. Одоо энэ улс орн болгоны нэг дундаж агаарын температур гэж байгаа шүү дээ. Тэрийг 2 хэмээс битгий хэвлээч. Ядаж 1.5 бариач. А тэгвэл энэ дээрээсээ бас нэг айгүй тийм санхүүгийн хөшүүрхтэй. Тэрний юу гэхээр 2020 он гэхэд 100 тэрбум Америк долларын санг үүсгэж байгаа. Тэгээ 2025 хүртэл нөх хөгжиж байгаа ядуу улсуудад энэ сангаасаа санхүүжилт хийж байгаа. Тэгээ 2030 он гэхэд 16.5 их найд Америк долларыг зарцуулах тохиролцоотой дэлхийн 187 улс 195 улс нэгдээд 187 улс нь за манайх бол одоо зорилт бол энэ байна гэдэг. Зорилтоо тодорхойлох. Монгол улс бас зорилтоо тодорхойлох гэсэн. Тэгэхээр эндээс хэдүүлээ одоо энэ ногоон барилгын энэ үнэлгээний системүүд гарч ирээд байгаа байхгүй. 16.5 их найд Америк доллар бидэрт өгөх гээд шүү. Хэрвээ ногоон барилга барьж чадвал. Тэгэхээр хамгийн анхных нь энэ. Энэ бол 1988 оноос Их Британи одоо дэлхийн тэргүүлэгч бүрэн шүү дээ. Энэ улсын барилгын судалгааны төв нь одоо доктортой барилгын үнэлгээ гэж юу юм бэ гэдэг энийг гаргаж ирсэн. Тэгээ хөгжүүлж байгаад 90 оноос албан ёсны үнэлгээний тогтолцоо олгоод тэгэхээр 1990 оноос хойш 90 онд бол анхныхаа энэ үнэлгээний тогтолцоо гаргаж ирэхдээ зөвхөн цоо шинээр баригдсан офисын барилгад энийг хэрэглэдэг гэсэн. 10 жилийн дараа буюу 2000 онд болохоор шинэ орон сууцнд хэрэглэсэн. Орон сууц офис аль аль нэг гэсэн тийм. Тэгээд дахиад 10 жилийн дараа 2011 онд бол тэр шинэ хуучин хамаагүй бүгдэнд нь хэрэглэе. Ингээд чи 10 жилийн хугацаатай ингээд сайжруулад байгаа юм. Тэгж байгаа 2015 онд болохоор үгүй заавал барилга гэх юм. Цахилгаан дамжуулах агаарын шугам, автсан одоо юу гэдэг нь дулааны шугам одоо юу гэдэг нь бүгдэнд нь хэрэглэе гэдэг дид бүтц рүү орлоод ирсэн. Тэгээ энэ тогтолцоо өөрөө 2016 оны байдлаар дэлхийн 70 гаруй орн энийг хэрэглэж байгаа. 70 он. Тэгээд 505 мянган барилгад энийг нэвтрүүлсэн. Энэ үнэлгээний системээр одоо гэрчлэгээ авсан гэсэн. Гэтэ хамгийн гоё нь юу гэхээр 2,250 мянган барилга энийг авъя гэж хүсэлтэй гаргасан байна. Гэтэ дөнгөж 550 мянган барилгад нь төгсөж байгаа. Тэгээ энэ Европын одоо зах зээл ууш ногоон барилга одоо гэрчлэгээжүүлдэг хэрвээ зах зээл гэж үзэх юм бол тэр зах зээлийнхаа 80% дангаараа эзэмшдэг ийм тогтолцоо байгаа байхгүй. За дараагийнх нь Америкийн нэгдсэн улсын лид тогтолцоо. За энэ бол одоо юу гэдэг 88 онд ингээд Их Британичууд өөрсдөө тогтолцоо гаргаад 90 онд бүр албан ёсны болгоод явчлаа ш. Тэгэхээр Америкчууд бас дэлхийн гүрэн шүү дээ тий. За одоо бид нар бас юм хийнэ. 93 онд өөрсдийнхөө ногоон барилгын зөвлөлөө байгуулсан. Тэгээ 93 оноос хойш судалж байгаа одоо юу гэдэг 94 оноос эхлээд энэ лид гэж туршилтаар гаргаж ирсэн. Тэгээ 4 жилийн турш туршилтаар явж байгаа 98 онд яг албан ёсны үнэлгээний тогтолцоо олгож зах зээл нэвтрүүлсэн. Тэгэхээр 98 оноос эхлээд лид гэрчлэгээ олгож ирсэн. Тэгээд явж байгаад түрүүн хэлсэн шүү дээ. Их Британих ингээ 10 жилээр сайжруулаад явсан тийм. Эдгээр бас яг тэгсэн. Эдгээр бол яасан бэ гэхээр 98 онд вершн 1 буюу анхны хөтөлбөрөөр гаргаж ирээд 2005 онд нөгөө вершн 2 буюу ажиллагаанд суурилсан зарчим одоо performance based design гэж бид ярьдаг шүү дээ. Өөрөлдвөл заавал ийм байх ёстой, тийм байх ёстой биш. Яг энэ тухайн барилга дээр нь очиод нөгөө ногоон байгаагүй шалгадаг болсон гэсэн. Тэгээд 2009 онд 3 дугаар хувилбараа гаргаж ирээд 2009 онд бол энэ оноо өгч эхэлсэн. Нөгөө бид нар чинь нэг онц сурлах
муу сурлагтан ингээд нэг 40-өөс 50-аас ABCD-г үнэлгээ өгдөг шиг ингээд оноо өгсөн байна. Брим бол тийм байгаагүй шүү дээ. Брим л бол брим тий. А энд бол чи яг ногоо юм уу, яг мөнгөн юм уу, алтан юм уу, цагаан алтан юм уу гэдэг ингээд зэрэглүүлж эхэлсэн гэсэн. Ийм давуу талтай. Бримиг одоо. За 2023 оны бодлоор дэлхийн 185 оронд 205 мянган лид мэрэгчлэн байна. 185 мянган төсөл энэ гэрчлэгийг авъя гэж хандсанаас 105 мянган төсөлтнүүд энэ гэрчлэгийг олгосон. За энэ бол өөрийн онцлогтой. Энэ бол ямар онцлогтой гэхээр эрчим хүч, усны хэмнэлт, материал шингэсэн хүлэмжийн одоо нүр шишлийн ялгаруулалт. За дээрэс нь нэмээд дотор агарын чанар. Тэгээд доктортой талбай. Одоо энэ гадна байгаа талбай нь хүртээмжтэй юм уу? Зүлэгжилт нь хэрэг. Зөвхөн барилга ярихгүй байна шүү дээ. Ийм онцлогтой тогтолцоо байна. За Монгол улсад бол энийг авсан барилга байгаа. Энэ бол MMS Green Building. Энэ барилга бол 360 ширхэг нарны панелтай, батарей суурьтай. Тэгээд өөрийн цахилгааны хэрэгцээг 100% сэргээгдэх эрчим хүчээр хангана. За 168 кВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлээд 100 кВт-ыг энэ батарейд хоримтлуулад илүүдлээ төвийн эрчим хүчний сүлжээнд нийлүүлдэг. Мөнгө олдог гэсэн хэрэгэд. Энэ барилгын төсөв төрхийн 1 м квадрат одоо юу гэдэг юм? Энэ 35%-аар илүү мөнгө зарцуулж барьсан гэж өөрсдөө хэлж байгаа. Өөрөлдөл 1 м квадрат барилгыг 2 саяар барьдаг бол эднийг 2 сая 700-аар барьсан гэсэн. Гэтэ эднийх эргээд авих юутай хэмнэлттэй. Одоо яг юм шиг барилга одоо юу гэдэг юм? Сарын зардал нь 20-30 сая явах гэдэг шүү дээ. Гэтэ эднийх бол 10 сая. Тэг ингээ хүмүүс дотор нь байхгүй бол унтаа горимд орчдөг. Компьютерний хибернет хийдэг шүү дээ. Sleep mode тэр шиг тэгдэг барилга гэсэн. За тэгээд нэг ийм захирлын ярилцлагаас нэг ийм үг олж авсан би. Улс дулааны хувьд төвийн шугамд холбогдсон хослолмол системтэй эрчим хүч нь бол яг өөрөө бие даацсан байгаа шүү дээ. Улс дулаан нь бол төвийн системтэй холбогдсон. Гэхдээ илүү үр ашигтай шийдлүүд нэвтрүүлсэний ачаар жирийн барилгатай харьцуулахад хэрэглэх байсан дулааныхаа ердөө 30% л хэрэглэдэг. За дараагийнх нь Герман. Одоо нөгөө Америк хийчлээ, Британи хийчлээ. Германч бас дэлхийн гүрэн шүү дээ. Бид нар бас яхаар хамтай байдаг юм гээд. Германчууд бол 2007 онд юугаа гаргасан. Тогтвортой барилгын зөвлөлөө байгуулсан. За тэгээд нөгөө лидээс суралцсан байгааз ингээд алтан мөнгөний шошог өгсөн. За тэгээд дэлхийн 2022 оны байдлаар дэлхийн 30 гаруй улсанд 100000 гаруй барилгад энэ гэрчлэгээжүүлэлтийг олгоцсон. 100000 гаруй барилгад. За өөрийнхөө Герман улсынхаа шинэ барилгуудынхаа 80%-ийг одоо энэ гэрчлэгийг олгодог. Бусдыг нөгөө лидэд одоо брим даалтдаг байна шүү дээ. Тэгээд үйл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн 60% гэрчлэгээж өгдөг. Ийм тогтолцоо байна. За шведүүд бол маш ухаалаг. Шведүүд бол яасан бэ гэхээр ерөөсөө шууд дэлхийн ногоон барилгын зөвлөлд хэлсэн. Дэлхийн ногоон барилгын зөвлөл гэдэг юм байгууллага байхгүй. Энэ байгууллага болохоор юм дэлхийн 70 гаруй улсын 100000 гаруй гишүүн байгууллагуудтай. Тэгэхээр энэ байгууллагын гишүүн болцохоор шведүүд ямар ач холбогдолтой юм гэхээр нөө брим гээд гэрчлэгээжүүлэлтийн тогтолцоо лид орж ирээд тэр улсын зах зээлээс нь гэрчлэгээжүүлэлтийг нь аваад иж зах зээлээс нь. Тэгвэл эдгээр дэлхийн ногоон барилгын зөвлөлд багтангуутлаа бримийн арталтанд AC-г өргөтгөл нэмчихгүй швед гээд. Брим гэрчлэгийг авч болно. Гэтэ швед улсын стандарт одоо энэ стандарт нэр тийм. Швед улсын хуулиар тогтоосон бүх шаардлагыг хангуул хүрэл. Стандартаас нь жоохон дээшлүүлчихвэл мөн бүр хамгийн одоо байж болох хамгийн сайн нэр юу вэ? Тэгэхээр шведүүд нөгөө брим лидэд юуг алдахгүй гоо. Орлогоо алдахгүй гоо. Өөрөөсөө AC гээд мөнгнөөс нь аваа яваад байгаа гэсэн. За энэ ээжийн хувьд бол олон улс. Зөвхөн одоо юу гэдэг Америкийн нэгдсэн улс энэ төр гаргаагүй. За би ханиад болохоор энэ бол олон улсын санхүүгийн корпорац хөгжиж байгаа улсууд. Одоо энэ дэлхийн газрын зөрүү дээр ногооноор тэмдэглэсэн. Тийм чинь Америк, Их Британи, Герман шиг юм өндөр хөгжилтэй биш. Гэхдээ одоо ер нь бол зөв ядуу улсууд гэсэн үг дээ. Ядуу улсуудад зориулсан тогтолцоо байхгүй.
Тэгээд барилгуудыг энэ хурдан хялбар орлогод нийцсэн байдлаар бий болгох гэдэг. Энэ олон улсын санхүүгийн корпорацийн бол санхүүгийн байгууллага шүү дээ. Одоо мөнгө төрөх гээд байгаа байгууллага гэсэн үг. Тэгээд мөнгө төрөх өгөө гүнгот одоо энэ ээжийг ороод ирсэн. Ээж бол яг хуу материал, ус, эрчим хүч гэдэг дээр л явна. Тэгээд хамаагүй хялбар дээрэс нь үнэгүй ингээд ээж.com гэх барилгаа оруулаад үнэлээд гаргаад ирж болдог. Ийм давуу талтай. За тэгээд маш хялбархан ерөөсөө тухайн улс орны стандартаас 20%-аас дээш биелжээвэл та ээж гэрчлэгээ авчих, 40%-аас дээш бэрхшээлгээ байвал адванс авчих, 100% та зеро адванс авчих гэл ингээд гурван зэрэглэлтэй. Монгол улсд бол энийг одоо пассив гамбагийн байшин авсан. Энэ байшин бүр 40%-аар авсан. Энэ ээж адванс сертификат гэж байна. Өөрөлдвөл энэ эрчим хүчээр 57, усан дээр 27, материал шингэсэн нүүр цэцлийн ялгуулт нэр 42 гэх нийт дүнгээрээ материал дээр 42-оос дээш авчиж байгаа байхгүй. За энэ ээж эксперт гэдэг нэг хүн байна. Энэ ээж эксперт ямар учиртай юм гэхээр ээж эксперт бол зурагчлалын баг, барилга үүсрэлтийн баг, захиалагчтай хамт нийлж хагаад саяны нэг үнэгүй програм баг шүү дээ. ээж.com билд ингээд тэрлөө барилгаа оруулаад үнэлээд Тэнгуул ээж аудитор орж ирээд та нар зөв оруулсан байна, буруу оруулсан байна гэж хянаад тэр ээж түншлэгчэнд гэрчлэгээ олгодог ийм л тогтолцоо. 2024 оны 7 сард нэг 2500 м2 барилга дээр энэ гэрчлэгийг авъя гэвэл үнэн ямар авах вэ гэж асуусан. Тэгэхэд бол хэрвээ зурагчлалын шатанда хийлгээд дахиад баригдсан барилгадаа хийвэл одоо $17,000 буюу нэг 61 сая төгрөг өгөх гэдэг. Өөрөлдвөл би барилга зурагчлалын шатанда ногоон гээд хангацлаа. Одоо барих гэсэн надад мөнгө өгөөч гэж олон улсын санхүү корпорацаар дамжуулаад зээл хүс гэдэг шүү дээ. Тэр хөлбөр нь нэгдүгээр хөлбөр байхгүй. Хоёрдугаар хөлбөр нь бол надад мөнгө хэрэггүй би зүгээр гэрчлэгээ авах гэсэн гэвэл 46 сая гэсэн. Олон улсын саяны ярьсан үнэлгээний системүүдийн хооронд нь харьцуулаад одоо Германы DGBNB, Lead, Brim, Edge гэдэг ингээд Well гэж бас нэг тогтолцоо байна. Харьцуулаад үзвэл хамгийн амтх нь нээж байгаа. 9,880,000 төгрөг. Гэхдээ энэ бол зөвхөн гэрчлэгээ шүү манайхаа. Одоо энийг чинь дагаад нөгөө ээж эксперт, нөгөө зөвлөх мөвлөх гэх хүмүүс бас байгаа шүү дээ. Тэрний зарлыг нь оруулаагүй зөвхөн гэрчлэгээний үед ярихад хамгийн амт нь ээж. Нөгөө хамгийн сайн лид чинь бол 36 сая, Брим бол 18 сая. Ийм үн ханштай. За тэгээ энэ ашигласан материалууд нь. За анхаарал хандуулсанд баярлалаа.